Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал барилгын салбарт 2024 онд үйлдвэрлэлийн 2 осол бүртгэгдсэн байна. Ховд аймгийн хэмжээнд барилгын чиглэлээр 28 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр байгууллагад байнгын болон улирлын чанартай 560 ажилтан ажиллаж байна. Хөдөлмөрийн эрүүл аюулгүй орчин нь ажилтан бүрийн суурь эрх мөн. Энэ ч утгаараа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар хууль дүрмээ мөрдөн осол авааргүй ажиллаж байгаа Жинстийн жинчид транс компанийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны оролцогчоор онцолж байна. Манай компани нь болохоор одоогийн байдлаар сан цахилгаан, дээвэр, фасад, засал болоод шал өрлөг гээд 45-50 хүнийг ажлын байраар хангаад ажиллаж байна. Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх үүрэг. Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна. Үйлдвэрлэлийн явцад бий болсон хим физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээг авах. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амнаас эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож аюултай нөхцөл байдлыг шуурхаа арилгах. Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх эрх үүрэгтэй. Манай компани нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа өглөө болгон ажилчдаа өгч гарын үсэг зөрүүлж ажилдан гаргадаг. Үүнтэй холбоотойгоор манай 22 оноос үйл ажиллагаагаа явуулснаас хойш одоо ямар ч нэгэн үйлдвэрийн ослгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирж байна. Барилга бүтээн байгуулалтын ажил эрт өрнөж байна. Яг одоо энэ үед манай байгууллагатай ажил төстэй барилгын үйл ажиллагаа явуулж байгаа нийт компаниудаа ажилчдынхаа аюулгүй ажиллах хувцас багж хэрэгслээр хангаж зааварчилгаагийн цаг тухайд нь өгж аюулгүй ажиллаж бүтээн байгуулалтаа босгохыг уриалж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалахад ажил олгогч ажилтан харилцан ярилцаж хамтран ажиллах нь үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчнөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл болдог байна.